Хүний эрх бол өөрөө байнгын л үйл явц байна л да. Өчигдөр байсан түвшнээс илүү гарах хэрэгтэй байдаг. Тийм ч учраас ингээд үе үеийн нэгдсэн үндэсний байгууллага нь өөрөө олон улсууд үндэсний хууль тогтоомжтой ч гэсэн үндсэн хуультай ч гэсэн хүний эрхийг бид нэг тулгуур баг нь үнэт зүйл гэж үзнэ. Тэгэхээр бид иргэн чухал гэдгийг хэлж байна. Иргэний эрхийг хангахын төлөө төрийн институт ажиллах ёстой гэдгийг баталгаажуулдаг. 92 оны үндсэн хууль батлагдлаа. 2000 он хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдлаа. За хамгийн чухал зүйл бол бид амжиргааны чанарыг сайжруулах ёстой. Тэгш бус байдлыг бууруулахын төлөө эрс алхам хийхгүй бол энэ нэг ийм цаг зуурын байдалтай гал ундрах байдлаар шийдэгдэхгүй ийм асуудлуудыг бид хөндлүүлээ яваад байгаа. Амжиргааны чанар сайжруулах ёстой, аюулгүй байдал хангах ёстой. Монгол улсын иргэн орлоготой, ажилтай, хүүхдэн боловсралтай, эмнэлэгтэй очиод үзүүлчлэг, хөдөлмөрлөл эрхэд асуудал байхгүй, аюулгүй байдал хангагдсан ийм л орчныг бүтүүлэхийн төлөө зорих ёстой. Аль ч нийгэмд цөөнхүүд байдаг. Бэлгийн цөөн, хэлний цөөн, үндэсний цөөнх гэдэг байна. Түүнээс гадна ахмадууд байна, хүүхдүүд гэдэг, хөгжлийн бэрхшээлтэй эрхэд гэдэг тийм зарим гэмт хэргийн хохирогчд байна. Энэ цөөнхүүдийн эрхийг хамгаалахад бүх ардчсан төр институт анхаарах ёстой. Энэ цөөнхийн эрх хангацсан газар цөөнхийн дуу хоолой яг л бусад иргэдийн адил илэрч байгаа газар тэр хамгаалах гэж байгаа газар л энд хүний эрх хангацсан гэж ярина. Зөвхөн олонхын эрхийг хангачаад бид тэгээ олонхын төлөө тэмцдэг тийм нийгэм бол ардчсан нийгэм биш байдаг.